This time I need to wait it out. Hold on tight, there's a storm standing in the. Hi beauties. Өнөөдрийн мейкапаараа бүгдээрээ Thai makeup хамтдаа хийж сурах болно. Thai makeup-ыг жил хагасны өмнөөс ерөнхийдөө рилээр ингэж техникүүдийг харж сонирхож эхэлсэн. Тэгээд хит амар тод будмааргүй зүгээр байгаа гоо үзэсгэлэнгээ баг зэрэг тодруулахыг хүссэн. Тим охтуудад маань илүү тохиромжтой. Тэгээд илүү зөөлөн эмгтээлэг ялдам юм fancy харагдуулах бодолт гэж би боддог. Тэгээд хурмын бодолтонд айлуулах зөөлөн Таиланд makeup хийж хүмүүстэй хийж өгөх туфтаа. Тэгээд энэ бодолтыг өнөөдөр бүгдээрээ хамтдаа хийцгээе. За ингээ бүгдээрээ бодолтондоо орцгоё. Миний хувьд болохоор шаргал бор линз зүүсэн байгаа. За Thai makeup нь ерөнхийдөө болохоор нүдний их тийм гялалтсан зөөлөн өнгөтэй. Тэгээд хазар уруулын өнгө нь болохоор юм зөөлөн дулаан тоонтой юм ягаан ч юм уу тиймэрхүү өнгөтэй. Халуун уур амьсгалд ер нь бол зузаан юм хуурай будах юм бол амархан арилаад мух болохоор алилах нэмгэн тэгээд юм чихтэй харагдахаар будд юм байлээ. Тэгээд бүгдээ ямар ч ясан туршиж үзцгээе. Нүдний праймерын оронд зүгээр юм өө дарагч тавьчих. Гэрлэр ашиглаж байгаа өө дарагчаа нүдний праймерын оронд тавьчих. Миний зохиол ерөнхийдөө нэг амар тослогтой дэдгүй учраас өө дарагч байхад бас болно. Доотлолтой бас явчих. За шууд юм дөрөвтэй Dior-ийн хайлайтерын энэ бор өнгөөр нь нүднийхээ тээний суурийг явна. Хавтгай багс авч агаад ерөнхийдөө бол тэн айгүй юм саатай тийм байгаад байсан. За тэгээ шууд энийг нүдний доотлолтой явчих. Бүгдээ нүдний доод давхраа зурна. Гэхдээ тэрийг болохоор илүү натурал гаргахын тулд ерөнхийдөө үндсэн өнгийн тэнэрээ ингээд битүү явуулчихна гэсэн үг. Тэгээ гурван өнгө нь ерөнхийдөө хагарсан. Энэ палет болохоор гаралт нь амар гоё мөртлөө ерөнхийдөө яг бүтцэн амар шахалт амар муутай. Тэнгүүтээ энэ хоёр өнгө нь юусэн аваад энэ гурван өнгө нь аваад шууд ингээ хагарсан бутарсан заяа. Энэ өнгийг бол овгайг ашиглаж аа тэгээд төмөр нь гарч ирээд өөрөө бас бутарсан. Шинийг авцсан маа алдаа зүгээр гэртээ аваад ирсэн. Энэ өнгө энэ палетныхаа дулаан бор энэ өнгөг ашиглая бүгдээрээ. Энэ жижиг бөөрийнхээ багс авч аваад аль болох нүдийг юм шулуун сунгана. Дээшээгээ контурныхаа үзүүрийг баг зэрэг дээшээ өгнө. Гэхдээ тэн ерөнхийдөө ол хийтэй амар дээшээ ингэж татаж ингэж Европ бодолч шиг явахгүй. Тэгэхээр яг нүдний төгсгөлд ингэж үзүүрийн хоошоо ингэж сунгаад явчих. Нээж харахад яг энэ давхрааны энэ ингэж төгсгөл хоошоо сунцсан юм шиг те. Хит амар дээшээ юм зузаан тэн бас явахгүй. Нэг юм амар натурал юм мөртлөө fancy харагдаад байсан тийм. Тай бодолт. Тэгэхээр амар хитрхийн амар тод юм бараа өнгийн тийм бас явахгүй айлах зөөлөн өнгөнүүдээр уусгах гэж байна. За нүднийхаа доотлыг болохоор саяны өнгөөрөө юм жижиг багс авч агаад бас нөгөө нүдний доотлыг илүү ингэж гаргаж зурдсан шүү дээ. Тэрэн шиг тэгтээ арай жижиг үл ялэг л илүү гаргана гэсэн. Тэгээ нүдний урталтаа бас явчихна. За тэгээд Dior-ийн 4 номер энэ өнгөөр нь явчих. Нүдний уртлыг тодруулна. Нүдний уртлыг энд ингээ харангуут тойрог хэсэг байгаа. Тэр яг энэ урталтаа бүр ингэж тулгаж цайруулахгүйгээр энэ хамарны хажуутлын энэ тойргийн хэсгийг тодолж өгнө. Энийг жоохон юм тойрог маягтай. Эднээс жоохон зайтай агаад нэгэ дахиад энэ дэшээ нүдэд тойруулаад ингэж
Мэдэгдэж байна уу та хэд? Бараг л харагдаж байна те. Энэ ингээд ийм тойрог үсэх маягтай. Зя тэгээд одоо саа явна. Хамгийн чухал бас хамгийн гоё юм. Гялгарын чавууг хэрэглэсэн биш. Хэрэглээд толно удаж байгаа ш. Зя. Энэ холикагийн саа. Стеллагийн саа бас байж болно. Нэг юм том ширхтээ заяа. Аваад ингээд үзэнгүүт энэ цаана нэм шаргал өнгөтэй юм өртлөө ийм том ширхтээ. Саага гурвынхаа өндгөөр ингэж аавна. Жижигхэн ингэж аваад энийг дахиад ингэж арьсандаа уусгаад тарааж өгч ийн гэсэн гоё жигд тараах хэрэгтэй. Тэгээд яг саяны явсан хайлайтн дээрээ гээд энийг аль болох гоё жигтгэн зайтай тараагаад өгнө. Ерөнхийдөө нүдний яг дундаас жоох илүү гаргаад тий. Гэтэ ийшээгээ аль болох шингэн тий гол төвлөрөл нь яг энэ урдаа. Ингээд оруулаад. Тай мейкапыг гэхдээ бүр юм том ширхтээ саагүй угаасаа төсөөлхийн аргагүй тий. Яа ингэчээд одоо болохоор нүдний доороо та багсаар явж болно. Эсвэл бол яг энэ өндгөө ингэж цэвэрлж агаад яг нэг талаас нь шахах маягтай ингээд гурвынхаа өндгөн дээр ингээ авчна. Аль болох нэрийнхэн гэсэн. За тэгэнгүүтээ чигээрээ харж агаад одоо инээхэд ингээд бүгдээрээ юм цайруулж будаадсан нөгөө доод давхрын хэсэг байгаа шүү дээ. Тэрнийг цайруулж будах ёстой хэсгийг саа болгоно гэсэн үг. Гэс саа тавьчингууд яг доороос нь ингээд тодруулаад цайруулаад юм доод давхраа албаар зурцсан юм шиг харагдана. Жохон ингээд үдэ нийлхад өгч болно. Ийм болж. За тэгээд одоо контра ерөнхийдөө тенээр гаргаад өгч байна. Тэгэхээр хар өнгийн тен. Саяны энэ палетныхаа хар тенийг авлаа. Ингээд цохиж яг жоохон буулгахгүй бол хар тен арс руу буух гад идэг. За тэгээд чигээрээ харж агаад нүдний төгсгөлөөс шулуун явж агаад төгсгөлийн баг зэргийн дээш өргөд өгч. Тэгээ энийгээ дахиад илүү натурал болгохын тулд ийм багс авлаа. Бортын авлаа. Яг энэ давхрааны энэ уулзрыг бортын нэр уусгаад өгч. Яа тэгээд сормосныхаа ууга палмастрын контророо харлуулна. Нэрийнхаа харлуулж. Яа тэгээд сормосоо буудахын тулд заавал сормосоо дэрвэлгэнэ. Ерөнхийдөө тай мейкапын сормос нь дэрвгээр юм шинхэн тийм анимтай төстэй гэх юм уу? Тийм урт тийм сормос байдаг болохоор сормосоо өөрийнхөө сормосыг сайн дэрвэлэх хэрэгтэй. Өнөөдөр сормосоо хоёр төрлийн сормос хойлж наана. Нэг нь болохоор ийм сормос наачи. Би ер нь бол сормоснуудаа шууд урдаас захиж авдаг өөрөө. Энэ хоёрыг хойлоод наачи. Тэгэхээр та хэд ч гэсэн ерөнхийдөө яг энийг скриншот хийж аваад тэгээд захиад авчиж болно. За юм хэмцэн ашиглана. Цавуу мэдээж дугаага ашиглана. За энийг шууд сормосон дээрээ ингээд наач. Эндээсээ яг эн чинь юу бэ? Юм урт богино гэд хоёр өөр янз бай. Эхлээд богиныг урдаа аваад
ийм сормоос наахад угаасаа амар дадлага хийх амар чухал. Ерөнхийдөө гар салганж байгаа нөхцөлд ийм сормоос наах амар хэцүү. Тэгэхээр давтаалах тусам ер нь наадаг болно л гэсэн. Яг энэ угаар нь ингээд бүтэн сормоосны цавуугаа наачаад тэгээ контур дээр ингээд. За жижигхэн давхраатай охтууд маань юу яачж болно? Сормоосныхаа доотлоос наачж болно. Гэтэ бас сайн дадлага хийчихэд наахгүй бол нүдэ гэмтэх аюултай болохоор болгоомжтой байхгүй болохгүй. Би бол шиг яг дээрэл наачд. Яг энэ сормоосын дээрээ биш сормоосныхаа дээдлийн арьсан дээр нааж байгаа гэдгийг бас санаарай. Ингээд сормоосаа наачаад ерөнхийдөө хатгаас өмнө ингээд дээшээгээ дэрвэлгээд өгчнө. За төгсгөлийн сормоосыг бол мэдээж яг нүдэд агуулад биш те. Жохон шулуун нүднээсээ зайтай контур дээр явна те. За эхний ээлжинд ингээд наачиг. За тэгээ араас нь ийм урт ийм шингэн сормоос давхарлана. Ийм сормооснууд захихтаа та мэдээж янз янзын олон төрлийн үнэтэй байгаа. Тэнгүүт хамгийн үнэтэйг нь захиж аваарай. За яг адилхан сормоос юм мөртлөө яг энэ үснийхэн ширхэг нь одоо тод бүдэг гэж яддаг байхгүй. Тэгэхээр угаасаа бүдэг сормоос захижуул тэгэл олон дахин давхарлаж наах шаардлага гарна. Тэгэхээр аль болох юм тод сормоосны ширхэгтэй яг ийм загвар гэхэд ингээд тод бүдэг янз янзаар байгаа. Тэгэхээр үнэтэйг нь захиж авал илүү тод ирдэг шүү за. За ингэж наахта бас нэг анхаарах юм нь болохоор яг сормоосныхаа бүх хэсгийг арьсандаа наасна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Яг үзүүрнүүд нь яг хөндий наагдах гэдэг. Тэрийг жоох ингэж цаашаанаа хямсаагаараа жоохон нүдрүүгээ түлхэж өгөөд тэгээ дээшээ дэрвэлгэж өгөөд ингэж яг гоё наагдана гэсэн үг. За ингээд доороос нь сайн дээшээ олгож өгнө. За сормоосаа наачлаа. Одоо шууд энийгээ будна. Тэрийг өөрийнхөө сормоостой нийлүүлээд будчихна гэсэн үг. Үзүүрүүдийг бас хөнхөө ингээд тодруулаад өгч. Гэтэ хөнгөн бодохгүй бол үзүүр нь амар бүдүүн байвал жоо бохир харагдана тий. Тэгэхээр доороо нь ялаад дээшээгээ хөнгөө тодолчихно. Иймэрхүү. За тэгээд доод сормоосаа бас будна. За доод сормоосаа будаад яг онгойж байгаа хэсэгтээ доод сормоос наач. Тэгэхээр яг айгүй гоё юм өтгөн юм жигд доод сормоостой охтууд байдаг шүү дээ. Тэд нар бол заавал нэг наагаад авах шаардлагагүй. Минийх яг ийм гол хэсгээрээ тэгээд уртлын хойд хэсэг нь болохоор жоохон шингэн учраас ер нь наач. Тэр хэсэгтээ л наана гэсэн үг. За доод сормоосны хувьд ийм сормоос. Энийг би захиж авсан. Өөрхөн натурал юм билээ. Тэг доод сормоосыг хитрхи хитүүлчихэр амар юм овортой юм ширүүн харагдах гэдэг. Тэгэхээр тааруулж наах нь чухал гэсэн үг. За ингээд яг чигээрээ харж агаад яг доод сормоосаа наахтаа ингэж нааж болохгүй. Тэрхий дээшээ нааж болохгүй. Яг л одоо 45 градусын алга гэх юм уу. Яг л үзүүрээр нь л наана гэсэн үг. Тэгээ мэдээж энэ доотлын нөө зурсан тэн дээрээ наагаад өгч. Тэг хатхаас нь хаттал нь аль болох дээшээ доошо харахгүйгээр арьсандаа наахгүйгээр чигээр харж ахтаа бол ер нь зүгээр шүү за. Доошо харчлоо. Ингэж нааж өгчиж ерөнхийдөө миний сормоос гоё юм дүүрэн жигд болж аваад нэг бол бүр будахгүйгээр бүгдийг ингээд гоё жигд наачиж болно. За ингээд сормоостай юм болж. За тэгээ бэж харандаага авлаа. Нүдний ууга цүн төгсгөл хэсгийг ингээд бодчих. За уртлын хэсэг болохоор бүдэг бор харандаагаар бодчих. Мека фрейврийн бороор бодчих дөө. Харандаага өмнө нь хийдэг гэж.
сормосоо салгаа явуулчлаа. За тэг хөмсгөө мэдээж цайруулна. Үсээ. Флешо доошо бодчих. Тэгээд дараа нь нэгцтэй шээ. Айл болох арсандаа хүрэхгүйгээр зөвхөн үсээ бодно. Гэт за тай мейкапын ерөнхийдөө хөмсгөн болохоор миний ажигласнаар заавал амар нөгөө хурц тод зураастай биш, аль болох натурал энэ солонгос хөмсгөтэй жоохон төстэй гэх юм уу гэж ажиглагдсан. Бүр ийм шар бор ийм харандаа авч аваад тэг жоохон шулуунд байвал юм зүгээр ах гэж бодож байна. Иймэрхүү жоохон сунгаал өгчтэй. Уртлын хэсгээ жоохон дүүргээд. Яг нүдээр харах, камер дээр харах хоёр жоохон өөр байгаад идэг. Тэгэхээр яг камер дээр харж агаад бодохгүй бол камер дээр хөмсгний үүсээ бүр амар харагддаг. Би угаасаа өөрийнхөө хөмсгийг бодохдоо заавал амар хоёрыг адилхан тэгээд ингээд төгс хэлбэртэй байлгахыг хичээдэг болох натурал юм. Ерөнхийдөө жоохон Аз бодолтод дуртай болохоор жоохон нацхан хийчихдээ. Цайвар өнгөтэй болохоор тэгсгэл. Тэгээд хүнд цааж ичтэй. За нэг иймэрхүү шулуунд хэлбэр гаргаж. За ингээ хөмсгөө будаад дуусчлаа. Одоо болохоор суурин дайр гэдээ орцгоё. Хацар өнгөлөгчний хувьд болохоор зөөлөн ягаан хацар өнгөлөгчийг хэрэглэнэ. Ийм basic яаж ч дутуу. Хацар өнгөлөгчний энэ өнгийг хэрэглэж. За тэгээ ерөнхийдөө яг инээж агаад бандаж авах хэсэг. Ингээд тавьдаг. Яг тай бодолтны болохоор сүүдэр нь бараг мэдэгдэхгүй. Яг хацар өнгөлөгчөөр нүрээ хэлбэржүүлчихсэн. Энийг жоохон нүд рүү бас оруулаад өгч. За тий хамрын энэ ясан дээр, өзөр дээр, ирүүн дээр. Хөмсгөн дээр жоохон өгч. Яа, хялалзуулагчны хувьд болохоор Dior-ын 4 номер. За тэгээд энэ өнгөнүүдээ хольж агаад тэгээд ийм хацрын энэ доош харсан гурвалжингийн энэ захаар тий. Би яг нөгөө суур бодолтынхаа зарим юмнуудыг алгасаад яг сайн тайлбарлахгүй явж байгаа. Яагаад гэвэл өмнөх бичлэгнүүд дээрээ суурийг яг задлсан 2 бичлэг байгаа. Тэгэхээр суур бодолтын талаар илүү их мэдхийг хүсэж ивэл тэр 2 бичлэгийг бас орж үзэж болно шүү. За ингээд тавьчингууд яг нүүр юм чихтэй юм шиг болчиход гялалцаад. Тэгэхээр тай бодолтны бас нэг гол юм суур те суур юм чихтэй юм шиг харагддаг. Тэгээ яг нэг хацар өнгөлөгч ихтэй тэгээд сүүдэр бахтай суур юм чихтэй байхаар арьс угаасаа тийм гоё юм гялалцсан эрүүл арьстай юм шиг харагдана. Хамрын үзүүрийн хайлайт яг үзүүр дээр намхан хэсэг дээр гээд голоор нүдний уртлын энэ гэрлийг жоохон тодлоод өгчээ. Үл хэлэг. За ингээд уруулаа будахтаа болохоро хацартай адилхан ойролцоо өнгөөр бодно. Яа тэгэхээр энэ төстэй нөө юм тийштэй. Энэ Charlotte Tilbury-гийн Pillow Talk Plus гэдэг ийм velvet хэлбэрийн уруулын будгаар будаад гадуур нь глоссдж. За уруулаа хүрээлэхгүйгээр зүгээр хүрээнээс нь жоохон гадуур давуулаад уусгаад бодчихно. Эхлээд ингээ будгаад хүрчихье. Яа тэгээд энэний өнгөнд гэхдээ зүгээр ч юм уу? За гадуур нь ягаан глоссоо тавьчих дөө. Жохон шар харагдаж байна тийм.
Тэгээ энэ бодолтыг хийхэд энэ уруулын бодогны бүтцэн аюу гоё тохиромжтой. Ингээд гадуур нь хүрээгийн жоох илүү гаргаад уусгаад өгч. Тэгээд Fenty-гийн энэ ягаан глоссоор гадуур нь глоссч үзье. Та бараг болчих юм шүү. Яа ингээд хамгийн сүүлийн алхам болохоор нүүрний мист. Энэ болохоор Beauty Japan-аас авсан. Тэгээд бодолтын сүүлд яг цацчихаар чихтэй юм шиг харагдуулаад тэгээд өдрийн турш барьдаг. Тэгээд айгуу таалагдсан. Яа ингээд яа тэгээд хай мейкап юм бас нэг чухал юм болохоор энэ цээжээ айгуу гоё юм глови болгож буддаг. Тэгээд надад байгаа гэлэлцуулагч нь энэ Oriflame Skin гэдэг энэ гэлэлцуулагч одоо бэлэн байна. Энэ бас аюу гоё юм юу яа гэм байлээ. Гэлэл ингээ арьсан түрхсний дараа хатцдаг. Тэг хувцсанд наалтахгүйгээр ингээ гэлэлцдэг. Юу таалагдсан. Тэгэхээр энийг бүгдээрээ түрхцгээе. За ингээ шууд гарн дээр авч. Яг ингээд юугаа игмний яс энэ нөө мөрөө хайлайтарчаар би илүү гоё зэгцтэй харагддаг. Тэгэд арьс илүү гялалдаад эрүүл юм гоё арьстай харагддаг. Ингээ нүүрний гловтэй бүр амар гоё хосолж байна тий. За ингээд будалт маань нэг иймэрхүү боллоо. Тэгээд таад маань асуух зүйл байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд яг Таиланд хүн биш учраас угаасаа яг Instagram дээр явдаг зураг шиг харагдахгүй байгаа. Гэхдээ яг жижиг давхраатай бөөрөнхий нүүртэй Монгол нүүрэн дээр яаж харагдах бол гэж бодож бодлаа. Тэгээд таалагдсан бол комент үлдээгээрэй. Бас лайк and subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн видеогоор ямар бодолд сурмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Bye. This time I need to wait it out. Hold on tight, there's a storm.